Паркын зүүн талын хаагдсан замын зураг олон нийтийн сүлжээгээр тархлаа. Толгоос ихсрэн гаслагаас өөр аргагүй юм харагдана. Хизээний зургийг мэдэхгүй ч мод бут ногоошныг харуул саяхных байх. Аль өнгөрсөн хавар түгжрэл чирэгдэл үүсгэн байж хаасан тэр газарт одоо жаахан овоолсон шороо бүдүүн турба маягийн юм уу. За тэгээд ганцхан талаар нь зутгсан суур маягийн юм л харагдаж байна. Яаж ийм байж болдог юм болоо? Жишээ нь манай байрны яг урд наадмын үеэр нэг барилга баригдаж эхэлсэн юм. Шөнө чунтуулахгүй машин дөнгөнүүлж бетон зутгасаар нь байгаад одоо 9 давхар болтол нь гожоолгочихсон. Энэ үйлдэл баг дуусчаар харагдаж байгаа юм. Хувийн компани гэж ийм л байна. За тэр ярамгийн шингүүрийг харьцуулаад үзье тэгвэл мөнд өнгөрсөн хавар хаагаад ажиллаа эхлэх шиг болсон. Одоо нэгдээд машин тэргэнүүд яралцтал дахиад мөн ч гоё байгаа. Харин төдийгөөс өдөө өргөсөн 47 саяын үнэтэй гүрний ажил иймэрхүү байгаа юм байна. Ийм юмны төлөө зам хааж хамаг амтны ажлыг алдуулах ямар хэрэг байна? Том төмөр хашаагаар хашчихсан болохоор хүн амтан харж хил ам гаргадаггүй байж. Харин харсан хойно хил ам гарах байтугай юм харагдаж байна. Бүтэн хаваржин зунжин юу ч хийхгүй байснаа төгжрөл чирэгдэл дийлдэхэ байсан хойно бас баахан замыг 10-20 хоногоор хаах шийдвэр гаргалаа. Дээрээс нь бас амралтын өдөр маршлын гүр дүнжин гарав хавийн замыг хааж хөл өдрөө хорих юм гинэ. Заавал төмөн хүнд үжигсэн замыг хааж ван байж тэмцээн уралдаан хийдэг нь юу юм? Одоо сарвал Баян Монгол хорооллын замууд ёстой пик ахна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхэн жирийнхээсээ илүү байдаг гэж юу? Зам талбай хүрэлцээгээ шийдчихсэн улсууд бол ёстой юугаа хийнү хамаа байж юу? Гэх мэтээр бухимдал юмсан асуудлуудыг ар араас нь овоолж байна. Нийслэлийн захиргаа энэ талаар нэг юм бодооч. Төгжирч бухимдаж байгаа нийслэлийг улам бүр оволзуулах ямар шаардлага байна?